Энэ хэдэн давхар орос ус байсан бэ? 12. Хэдэн болоок вэ? 2 болов. Танах бүгдийн дуусах уу? Маа зөвхөн шавар штэ. Харин яг 2 блокны шаврыг. Надад хийлдэж яа. Аа тийм үү. Тэ. Бас цаа. Гэрэл уцчаа гэрлээ ав. Хоёр уулчна. Одоо хацтай багчаа. Таш 9 давхар гаргаж байгаа лээ. Тэ 9 гарч. Зүр. Зонхол бол маасла шалгараа. Яа маасла. Энэ дугуйтаа шууд ширээ хөвчт юм уу? Тэ. Хавтаа шүү. Энэ нэргээл ингээд шахааддаг юм шүү дээ, тий? За хурцтай тэглээ. Энэ үртэл илсэн гэлөө. За ер нь ингэсэн шүү дээ. За. Тэгээ энэ цэвнээс 2 цэвнтэй талтай энэ заяа. 2 бүтэн нэг талтай. Талтай энэ шүү. Тал цэвнүүд ингээ битчихдэг байхгүй гэсэн. Одоо 9 шидэд 9 шидэнгууд чи ингээ дээш яваад энэ рүүгээ орчихно. Аа. Тэгээ уртлаас усаа ичдэг байхгүй. Аа. Тэгээд нэг буулгаад 9 шидээ. Окей. Нэг цагаас нь гой хөө шиддэг шүү ийсээ. Доороос нь. Тий, доороос нь шуу шидэхгүй бол дээдлийн хэсэг чинь тагтаршаад шидэх чинь бол хэцүү болчих шүү. Аа. За шид. Окей. Яг гурд шидэх шүү дээ. Гүцэхгүй шүү. Гүцэхгүй шүү. Аа. Болцсон нь. Нүхэр нь. Нүхэр нь. Дараа одоо ингэ цааны цогцыг зурдаг байхгүй. Аа. Тэгээ цаанаас хоошгоор энэ жоо ийсээ нааш шийднэ гэсэн үг. Тэрэг үү? Тий. Тэгээ дараагийн хов их дахиад ингэ буугаад ингэ. Тэгээд энэ хэсэгт байгаа өнөө үнэхээр 4-5 хэд юм байна. Тэрнээс энэ үнэхээр нааш шийдэж байгаа дуусах. Газар шидэ гар марчин цуцаад амжихгүй бол дүүд хэлээрээ заяа. Тэ. Дүнд хүс бастгаад цутгалдаг штэ. Аа тэгэх. Тэнд талын эхлэвч. Тэрээс гадна юу юм бэ? Ингэж хийжээ шүү юу гэдэг. Хог шуудаа. Нэг талыг хийчихвэ. Өнөөдөр ташмуудаа гамн задлаа шүү за. За хамаагс хэрнэ. Юугаар задлаа? Багтаада жоох ус ичрээ. Цаасны хутгаа. Одоо 2 цэм тийш үү. Аа за хийч чагаад байна. Хөө задлаа тассан хийх нацаа. Хоргээд байгаа. Урдаас ч бужигнэ штэ. Ер нь саатаа төхөө энэний доктор нь ингэж бодсон. Аа. Ингэж бодлоо. Өнөөдөр илүү их тийсэж байгаа. Тий. Ингэж задлаа тасчих. Чодоо чи дараас нь хийх гэх юм. Энэ яах вэ? Нахад тий цааш нь хийчих. Начи ийм олон хүмүүс авахгүй. Та уухгүй дээд нэг л автай доош нь ингэж болно шүү дээ. Ер нь аль тэр ихээр шууд ер нь аль дараа хийх. Аа. Тэгээд цаанаас заахгүй ингэж хийх. За. Одоо өрхөө. Энэ үлөө. Гүг арай болоогүй. Болоогүй. Хатан бүтрийн яг зүгөө энэ жаах өөртөө аваад. Окей. Энэ үлөө.
болохоор байна. Энэ ийшээ гоожингууд нь шахаад дуусчихгүй бараа. Энэ доор нарахаа. Тийм ээ. Нараа ингэж хойжиг. Хойжиг нөө. Одоо энэ жоох юм да таарах байгаа шигдээ юу. Устаа цогоо. Нараа цог зурдаг байхгүй. Ааха. Энэ зурагаас давхарын зураг авчихсан байлаа. Устаа шигдээд. Энэ жоох үгүй санагдаад илүү жоох усыг шигдээ явуулчихсан. Ааха. Шаараа буцаад татаад энэгээр авсан. Мишээ уцаа оруулах гэдэг. Энэ нэгэд яшаа. Чамд мишээ шаараа буцаад энэгээр ороод. Тонтон цолоотой ярьж шүү те. Синий дүүрэн гэж бас. Нişээс чанга ажиллаа. Нүгээр барах 6-7 зурцсан уу ясан бар тоосон бод тоогоо мартчихлаа. Нүгээр ийм том байсан ч одоо барах ингэж талаасаа доош орцсон явж байгаа. Миний ажил одоо тэгэл энэ бункерийг хийсээр дүүргэж дээр нь хоёр шуудаа нэг талтай цемент хийгээд энэ цаатлын микшерлөө өргөө хийдэг. Өргөх нь бол энэ автоматаар өргөцдөг болохоор амар олон гар ажиллагаа ингээд хийс үлддэг л байна. Дээр нэг ийм хүчний ажил хийдгүү хүн чинь гинт шууд ийм ажил хийгээл гэсэн чинь гар цуцж байна. Бас нуруу нийлээ гүшж байна. Харин нуруу татдаг шиг хандаатай ш. Энэ эс зуралтаа бол өд хүртэл хийдэг гэсэн. Өдний цай хүртэл эс зураад тэр шаашаага зурдаг гэсэн. Тэгэл энэ байгаа эсийг одоо дуусгачаад энтлийн эсийг наашаага шидэж энд овоолно. Тэгээ дараагийн овоо машин орж ирээд эсээ буулгахад халбайг нь чөлөөж өгөх хэрэгтэй. Тэгээ өнөөдөртөө бол энэ доотлын яг шавар зурах процесс дээр нь туслахаар ажиллаж байгаа. Тэгээ маргааш нөгөөдөр бол дотшоогоо дээд давхар руу ороод шавар шүрших, тэгээ шүрсэн шаврыг тэгшлэх, хөнгөлөх. Тэгээ дараагийн бүр нөхөөс шавар, тэгээ шаврын дараах цэвэрлэгээ мөвлөгээд гэх мэтчээ ажлуудыг хийгээ явна да. Энэ доотлын хэсэг тэгэхээр одоо ингээд хоёул ажиллаж байгаа. Би туслахаар нь ажиллаад өмнөсөн манай шавраа зурж байгаа залуу яг энэ техникийг хариуцаад зураад тийшээ тэр помп руугаа зурсан шавраа явуулаад энэ нэг энэ эдийн эс ч гэсэн айгүйх тийм чулуу том чулуутай байд юм байна. Тэр нь зураад шигшүүргэн дээр шигтэй гарч ирээд тэгвэл ингээд том чулуутай явуулчих юм бол нэг помпор шахаж байгаа болохоор хоолойд нь ороод гацчихдаг. Дээр үлээж байгаа хушуун дээр очиад хийгэлцдэг. Бүглэх хавилттай байдаг юм байна. Тийм учраас нарийн шүүрээр ингээд вибратортай хөдөлгөөн шүүрээр шүүж чулуунууд нь ялгаж авч хаялдаг. Тийм бас чухал ажил хийдэг. Тэгээ энэ бол
арай л нэг механикчсан, машинчсан шаврын ажлыг арай амар болгосон компани гэдэг байна шүү дээ. Тэгэхэд одоогоороо ингээд ис цементээ бүр ингээд давхарлуугаа өөрчлөөгөөд бэрчээний жижиг микшер зуураад тэгээ хан руугаа шангаар шийдэлж шавардаг хүмүүс. Одоогоор ер нь дийлэнхийн тэгж хийдэг гэж шүү дээ. Одоо шилэл энэ шахдаг помп машин бол Монгол бараг эдэд ганцхан байгаа гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр ер нь барилгын шавар хийж байгаа ажиллаж байгаа хүмүүс бол ер нь нэлээл гар аргаар хөндлө хийгээд идэв. Болоодаа гэж бодогдлоо. Тэгэл аваа хордон дурдаг гэсэн. Сүүлдээ бүрийн пүүкч бүр дүүрч өгдөгөө. Бүр холоос шитгэхэр бүр амар цуцаач. Энэ нилээд тавьсан болохоор сүүлдээс бүр тамир барахгүй. Манайх одоо бис шитгэхэд тусалж байгаа. Тэгвэл бүр ганцаараа барахгүй. Ингээд өргөө ичдэг. Садар жоо хасгараад яхаа насгасны ахгүй болчихсон. Ороо тэглээд. За одоо энэгээр 3-4 дөрөвчгээ тэгэл өнөөдрийн зоолт болж байгаа юм тийм. Ингээл дараа нь одоо нийсмисээ зөөх ажил байгаа та. Яа хэсэл шардаалгаж шүү дээ. Дараагийн машин ирж байгаа. Болон таас байхгүйсэн бүр шахаж болохоор байсан. Танахын хурдан тоос авалтаа. Наач ижи болсон. Тоосоо буруу газар болгоцсон юм шүү дээ. Ахаас чанга байна шүү. Сүүлрүүгээ нэлээ зогсож ирж байна. Хэд өдөр шидээ сурчдаг. Аа дэх бах те. Аа юм уусаа нь хийж байгаагаа болоод гинт хийнгүү тэгэж. Энэ чангаж ярьчих. Халбаа инженер нь зохицуулж чадаагүй юм шиг наан бол. Энэ айлууд чинь тийшээ зөөгөөд байна шүү дээ. Эдэлтэй болох хайцсан. Бистэ хава. Бисээ ийшээ оруулаад гэсэн чинь. Хаа сугралтай, зэм даралтай байна. Тэрийг бас өг шаардлагатай байна шүү наа. Одоо ингэ бахан зөвгөрөө ажиллах тийм. Одоо ингэж давч хайлгүй. Өөр сонирхсан бол. Энэ хаанах юм хоо? Италаа. Монгол дахиад өөр байгаа юу? Өөр нэг байгаа. Гэтэл тэр нэмэгдсэн. Монголоос хоёр. Энд сэргүүлнээс ширээл явчих уу? Ер нь бол карантин мэгтэй байгаа. Аа, ачаа явах уу те? Нейтрал цаанаас ирэл танах тэгээд баат мас бүхэнтэйгээ ирэл гэж юм те. За чи юу чингээс ингээ усаас авах юм бүрээ. Тийш орсох юм уу? Үгүй. Бүртэр ингээ чангаар. Ахад нэг яваач. А дээрээс нь усыг гэдэг юм уу? Энэ үлдэгч амар даан үү. Аа. Хатсан тэгэл хоолонд налцсан шүү дээ. Энэ таахгүй. Хайцаа буух юм байна. Sorry.
нэр энэ хаа. Аас чангаш. Нороо татхааш хэлээ шүү. Мөнгө чанга ярьсан байх. Гүр би яг туслах зүйлстэй хэлдэг. Сэлргээр туслах бол ганцаар байхгүй шүү дээ. Хэдэн давхар тоглоё одоо? Хэдэн давхар тоглоё? 9. Цааш давхраа тоолохгүй бол давхраа мэдэхгүй юм шүү. За нэг барилгын дотор нэг юм хөл амар байж байгаа л тэгэл. Зэмбиш юм болдог бах та. Энд дэвч. Энэ одоо бүрийг эцсийн байдлаар болсон байгаа нөө. Би тийм үү? Аян бүрдийн камера авсан хүртэл байгаа. 13 орон сууцны барилга дээр. Шаврын туслахыг явж байгаа. Ийм нэг доотлын помп газрууд бол ингэж гараал яагаад гэдэм шүү тий. Помп зэрэг нацгийг хараад Шанахтал. помп яг мэдчихсэн шүү. Стикерс нилээл. Вис юугаар дээшээ гарч ирчээ зураад байдаг юм байна. Тэгээс ийсээ шат хонх мас яг Тийм тийм. Яг хийж байгаа газараа зураад байдаг гэсэн. нэг камера зураад явах. Аа. Доотлын помп жаам хэсэг хүсэж байгаа. Тийм ээ тий. Юуг нь харж байна? Тэгшилгээ. Одоо хүндий байвал ууж байгаа газрын тэгшлэх үү? Тэ. Энэ завсар гараад байвал уу? Завсар гараад ивэл бүр алдаад байна гэсэн үг. Ийм л бол байх шүү. Энэ болцсон байгаа нь тий. Жаас очтой. Аа. Одоо эдгээс дээр 0 гэж харж байгаа. 0 0 гэж харж байгаа. 0 болж чад. Тэ. Хамгийн нэмэр гэсэн гэж. одоо энэ бохоо байж тээ. За. Тэр дээр нэмэр гэсэн. Аа зөв зөв. Энэ хамгийн нэмэх гэсэн юм гэлөө. Тэ. Ерөөсөө одоо энэ хамгийн өндөр зэрэг юм гэсэн. Өндөр зэрэг. Тэгээ хонхоогоо байгаа газар юм шаа. Энэ та хайгсан шавар эргэл усаар шингэлэл зураад цэцчих гоо тий. Одоо энэ нөхөөс нь орч шүү дээ. Аа. Тэгээд энэ Амхаг Болонгууд л жоохон хэцүү юу? Юу андараад юм бол хэцүү байдаг юм шиг. Хөөгдөө. Тэгэх бах та тий. Ямар чанга яваа тийм хэцүү энэ намар гэсэн юм. Энэ ч нэг хан хийхэд ашигладаг төмөр мөн үү? Хан хийхэд ашиглаад байдаг. Биш үү? Хаач шаврын Яг өөрөөхөө зориултай юм тий. ер нь бол хөшилгээд ашигладаг юм байна. Тэр жоохоор хараад л бохаа. Энэ цагаан төмөр байдаг шүү дээ. Тэр жоох нэг Энэ яа тийм метрийн зараа явчих тийм үү? би тэрээр заа. Би тэр наараа юм байна. Ай намайг ихтэй марччихаа. Одоо энэ дээр шууд нөхөөс ороод болох юм тий. Уул нь ингэж энэ яг шавар тутаад ингэж дутуу яачтай. Аа. Тэрнээс шавар тутаа бол ингэж нөхөөс гарахгүй. Тань нөхөд Сүүлийн бол тэр шавар тутаад ингэж яаччих. Тэрнээс шууд ингэж юу гаргасан. Одоо энийг төвшөндөө шинжилж чаад энэ халтартаад байгаа юм тийм нэг бас тэрдэн цацаад яг юм бол. за.
үгүй шүү дээ. Тэрс үгүй шүү дээ. Энийг зөв энэ хамаагаа наачдээ. Ингээд авчихсан. Бүр наагаад Аа. Тэр бэлдээ болоод үзчихлоо. Ингэж авчихсан тийм. Ой, хараа. Босоо. Дараа юу авах. Өөр шиг байвал аваад юм те. Хөстөн. Одоо уламжлалтаар бол яг ингэж цацж байгаа юу? Тэг уламжлалтаар бол ингэж манай ч юусэн тэр чигээр орсон болсон шүү дээ юусэн. Аха. Тасч юу? Яки. За, би ч цаагаад үзье. Аха. Юусэн би наа хаач үзье. Одоо юу одоо чи баруун шүү дээ тий. Би нэг солгоохгүй. Тэр хоёр талаас хамаагүй. За ингэж үнэ. Шалгаа шавра. За. Одоо яг шидэж байгаа тооцоод шүү дээ. Аха. Йоо ингэж. Жохон дараа хийх юм шүү. Жоо энэ юу шүү дээ шүү дээ. Аха. Энийг жоо ингэж хийчихсэн. За баруун гартаа хийх юм. Зүүн гартаа юу вэ? За тэгээд гарын шиг атгалт нь буруу. Гараа ушиг тулах. Ингэж үү. Тэгээ энийг жоох ингэж үү. За. Тэгэхээр хөдөнгөө ууц. Тийм ээ. Шидэгтэй за одоо тэгээ эхлээд шидгээс өмнө ихлэ гараад байгаа ингэж үү. Тэг биш тэгэхгүй. Ингэж холбоохгүй. Шавар чи ингэж ирээд ингэж нааш болохгүй. Тэгэхээр тэгж хайж бод. Ингэж шидэх гэсэн. Окей. Ингэж хэлээ. Яг зөв болж байна. За дуус жоохон тэгээд аа шидэх. Дүүрэн гав. Одоо дүүрэн гав шидэх. Жоохон наах гэж өөр наах. Тэг шидэлтэр чинь наах гэсэн. Тэгэл дараас нь хэсэх. Ингэж юу? Тэгээд одоо цачигээ тавьчих шүү дээ. Одоо энэ чинь цааш шор байгаа. Энийг шанагаад тавьчаав гэсэн. Ингээд тэгээд илүү хонхоо гадуудраа гэсэн үг. За. За шид бол одоо юу яагаад үз? Тааш шанагийг аваад илүү үзсэн үз. Шууд битээ тэр тат. Шууд тийж татгаа одоо энэ хөнөөт чинь ингээд дутуу үлдэж байгааз. Тэгэхээр чи ингэж хийсэн ингээд Жоохон хөрөөцсөн байх тийм. Тэгээд засал цагийг чивжиж өгч хийсэн байхгүй. За. За ингээд тэгэхээр гайвч байгаа шүү. Тийм ээ тий. За чи цаанаас ширээ биз. Болж шүү болж. Иргэн. болж шүү. Энэ бүхэлдээ. За гэж. Юу аваа. Чиштэй. Яг тавчтаа. Шавраа татла авлаа. Тэгээ энэ доош энэ шавраа энийг энэ дээр татла авлаа. Хаа шавраач. Энэ чиштэй явдаг. Тэгээ өсөд ийм үүрхлээ юм шүү дээ. За. Тэр дараа цэвэрлэл цаалцал яваад байна тий. Яг хөөгөл юм. Нэг тас аяг хөөгөл. Энэ дүүрэг барьж байгаа. Энэ бид юугаар багтаар нь нөхөөс шилдэг байхгүй. Нөхөөс энэ жишээ. Тэгээд одоо ингэ шараар дүүрчгэрээ нөхөөс очиж байгаа байхгүй. Тэгээд энэ дараа нь нөхцөн муутай гараад эргээр дахиж басаад тэгээд өнгөлгөө. Энэ одоо өнгөлгөө нөө усаар ингэж байгаа. Өөр ингэж зүлхсэн юм шиг болоод юм байна тий. Үргээ зүлхсэн юм шиг болоод юм байна. Тий одоо энэ дээр чи цагаан цамаас байв шүү дээ. Одоо юм уу? Энэ надад би жоохон шингэн гүйлч зээ. Ингээд жоохон хитаан дээр. Цаатлаа гараа ингэж байж. За. Одоо цэвэрлэгээ хийж байна.
Яа энэ ингээд болчихж байгаа шүү. Тосчаа. За эхний өдрийн ажил үйдсэн дуслаа. Өнөөдрийн ажлын процесс бол шавар зурдаг, миксерлөө өргөдөг, пүнкрээр хийгээд байгаа. Тэрлүүн сет өргөж араас нь сэм дийж миксерлөө оруулдаг. Тэрэн дээр туслахаар ажилласан. Тэгээд ажуутлын хэлсийн зөөж хүрдэлээ. Тэгээд эдний нэг давуу тал нь тийшээгээ бүр 10 гаруй давхарлуу шууд шахацдаг тийм помпоор хоолоогоор дамжуулаад шавар ашигчдаг болохоор тийм зөөврийн ажил гэж байхгүй. Давуу талтай гэж байгаа. Тэгтэл ингээд нэг биеийн хүчний ажил хийх уудсан дандаа компьютер дээр ажилладаг юм чинь шууд биеийн хүчний ажил хийгээл баахан хурцтай л ирэхээр бас шаардаа тийм ээ. Нуруугаар татаагаал, гар сарваагаал цайндаа орчоод тэгээ нүг гадаа шавар зуурах ажиллаа зогсооч тийм ээ. Тэгэл үлдсэн дэшегээ шавардж байгаа давхарлуугаа гараад дандаа шаврын тэгшилний дараа ингээд нэг жоохон сорхоо үлдсэн дээр нь шаврын нөхөөс хийгээд тэгээ ахиж тэгшлээ тэгээд араас нь зүлгээд өнгөлгөө явдаг тэр ажлууд юм тийм ээ. Тэр нь бас нэлийн ажиллагаатай байна. Тэгээ тэн дээр нь би бас туслахын ажил хийж байгаа юм да. Тэгээд нэг тэгшилсэн шаврууд нь ингээд доогуур нь харан тэрийг бөөгнүүлж хагаад тэр нөхөөс хийх гэж тэр шавруудаа тал бошин хийгээд шууд ус хийгээд зурч тийм ээ. Аль хэдийн нэг цементтэй гараад ирсэн ийс болохоор тэрийг багсармал гэж нэрлэдэг юм байна. Бусаар шингэлээлийн бутматон дээр ийлэр шууд ингээд тэр хилдээд буцаагаа шингэн шавар олгож хагаад тэр нэг ханыхаа онгорхой нөхөөс рүү шанагаар цацаад тэгээд тэгшлээ явж тийм ээ. Тэрний араас жоохон хатаа загсаагаад ирэнгүүд нь ус цацж байгаа тэгээд бүр ингээ өнгөлгөө явд юм. Тэр өнгөлөөд ирэхээр бүр нэг цэмбийсэн юм болоод ирдэг юм байна л та шална. Тэр нь ингээд чаврын ажил хийж байгаа процесс болгон дээр нь л туслах дагалдан журмаар ингээд ер нь ямар хөө ажил гэдэг юм бэ ингээд танилцаад ингээд ажиллаа явах юм. Тэгээд энэ их ажлыг нуулдаг энэ барилгачид бол бас үнэхээр том хүнд ажлуудыг нуулж идэм юм гэж өөрийн биеэр ажиллаж үзээд мэдрэгдэж байна. За ингээд ажлын 2 дахь өдөр эхэлж байна. Шавралт эмэлсийг олдуулах юм байна. Клиророо. Хин. За тэр энэ ойлын цементийг зөөж тоосох ч л та. Энд хэд байгаа юм. Шавар хийсэн аллаар оруулж. Нэг шавар ихт бэлтэж. Зөөж байна. Энэ одоо өглөг хийх гэж оруулж ирсэн юм. Тэгээ энэ өмнө энэ дээр нэг шавар хийх гэж зөөр ингэ оруулж ирсэн. Тэгээ эднийх ороод ирсэн юм. Ийм машинг уустай нэр зөөврээс нэлээд ажилт юм шүү тий. Өтгөрг байгааз. Харин тий. Тэгээ чин давхар илсээ зүүн үү? Тий, илсээ оруулна. Энэ цемент бас тэгээд хараад шүү дээ. Тэр энэ цемент хийс чинь юу ч болдгүй юм шүү дээ тий. Нүс дараа байхгүй болж байна. Энийг одоо энэ давхарлаа өөрөө зүүн үстэй. Энэ полион байгаа полиомоор. Тохоор нь ячдаг гоо. Тий. Гэтэл бас. Яби түр. Чанга. Чи одоо нэг нь 50 илүү. Тий. За. Тэтгэр унаалт байсан. Цемент нэг. Өдний шин цагт тосглоо. Эдэн тоосох байгаа. Энэ ойлын өрөөний шавраг хийхэд тэгэхээр энд байгаа хэлсийг энэ доошоо буулгаж сэрлэх гэж байна. Арайхтай. Хамаар усаа бүр хамаар гэсэн юм жоо. Бүр өгөөш. Бүр том талбайгаар яагаад юм бэ?
Энэ бүсэндээ нэг шавар хийдэг уудтай болмоор юм байна та. Тий. Ахиуха шавар ээжээр коронавирус аваад шавар. За өнөөдөр ажлын 2 дахь өдөр байсан. Өчигдөр нэлийн хурц хийсэн болооч тэр нэг биеийн хүчний ажил хийдгүү хүн чинь гинт бахан өдөржингөө хурцсан чинь өглөө бас чи бараг нороо татсан бас чадахгүй. Яаж тонгоож ярина да гэж бодвол ирсэн. Тэгээ өглөө ирээд жоохон талбайн цэвэрлэгээ хийгээд нойлын өрөөнүүд цэвэрлэх газрууд юм бэлтээ зарим нэг ил сав ууссан байсан дээр исийг зөөж үрцдээд бас нэг нойлын өрөөнд тураацсан байсан. Баахан шудатай цементүүдийг нэг залуутай нийлж таварт зөөрөөрөө зөөгөөд сүсээгүй хөдлөөд ирсэн чинь нурууны хөндөр бас жоохон гайгүй болчихжээ. Тэгээ өнөөдөр бол нэг хурцны ажил нэг хийгээгүй. Өнгөлгөөний ажил дээр гарсан. Тэгээд нэг жижигхэн онцлогын өрөөд эдэн метрийн 13 м квадраттай өрөө байсан. Тэрний 4 ханыг бүтэн өнгөлцөд бас гэж нийлэн удах шиг л боллоо. Тэгтээ бас чиж гайгүй ерэн сүүл рүүгээ жоохон гарт орж ирээд яаж хийхээ ерэн зүгширжил байл. Энийг өрөө дээр ноцолцоор байгаа л ерэн өдрийг барах шиг боллоо. Өнгөлгөө хийж дуусчаад тэрийг өвлцсөн талбайгаа цэвэрлээд дээдлийн таазаар нагтлцсан. Шаврын баас масын цэвэрлж ирээд. Тэгээ ерэн оройр нь бусад өрөөнүүдийн талбайнуудын талбай цэвэрлэгэнд нь бөөнөрөө нийлж ороод тэгээ ер нь ажиллаа дуусглаа. Ажил хийж явах явцад ер нь одоо мэдгүй миний санаанд ингээд залхуу санаа гэх юм уу, сайхан санаа гэх юм уу гэдэг аль эсвэл шал тэнэг санааж байж магадгүй хийж үзэхээр энийг илүү амраар яаж хийж болох вэ гэсэн ер нь санаанууд орж ирээд байдаг. Одоо өчигдөр жишээлбэл ингээд тэр пүнкэрлөө ис хурцдж яхад эсийг ингээд заавал ингэж гараар хурцдж яхаас илүүтэй нэг буудаа байдаг шүү дээ. Буудааг ингээд нэг иргэдэг хоолоогоор шууд нэг хоолойг нь чирээд нэг буудаан дээр аваачихад нөгөөх нь эргэлдээд цаашаага өндөр том янгс пүнкэрлөө хийгээд идэг. Тэрэн шиг нэг жижигхэн хоолоогоор тэгж эргэлдэг хоолоогоор эсвэл дэшээ явуулах аль эсвэл тийм бараг ийм ис хордог тоос сорогч хараад ирсэн ч гэж магадгүй. Тийм юмар ингээл нэг хушууг нь бариад исэн дэгээр гүйлгээд байвал бас амар хийж болохоор юм байна гэж бодож ирсэн. Өнөөдөр жишээлбэл ингээд өнгөлгөөний ажил дээр гарч байхад өнгөлгөн дээр ингээд нэг одоо ингээд рекер тэгшилцэн яраас ингээд шаврын жоохон ингээд иврээд хатаад ирсний дараас өнгөлгөн орж ирж байгаа юм л та. Тэгээд нэг хуураагаар өнгөлөхөр болохгүй жоохон ингээд чиглэл норгож өгч байгаа өнгөлөх юм бол нэг шаврын илүү сайн тэгшрэнгээ өнгө оронгоо тэгээд нэг жижигэн нөхөөсүүд нь л дарах чам бүр дарахдахгүй нөхөөсүүд дээр нь багсармалаасаа ингээд гараар барьж байгаа шидэт ч юм аа эсвэл тэр шпалтал дээр тавьж байгаа ингээд нялаад тэгээ битүүлээд өнгөлөө яваад байт юм байна. Сурцсан хүмүүс өөрөөр амархан хийгээд байдаг гэж магадгүй л дээ. Би дөнгөж л анх хийж үзэж байгаа шүү дээ. Минийхээр бол тэр ингээд хан руугаа тэр усаа цацаж чиглэх араас нь тэр нөхөөсөө хийх гэж багсармалаа авах гэж олон дахин ингээд доошоогоо эсвэл өндөр дээр хийх гэж байгаа бол өндөр шат руу гарч байгаа. Тэгээд тийшээгээ буугаад буцаал усаа аваад цацаал араас нь багсармалаа аваад тэр нөхөөсөө нөхөх гэж энд ер нь нэлээ ингээд бууж буцаж авирах тийм цаг ороод байна уу даа гэж бодсон. Тэгээ энийг яаж амархнаар хийж болох юм бол гэсэн чинь бас нэг сайхан санааж орж ирж байгаа юм уу, шал тэрэг санааж орж ирж байгаа юм мэдгүй. Туслын системийн ингээд нэг хоолой байдаг шүү дээ. Тийм хоолоогоор барга ингээд нэг цэвэрхэн ус нэг савтаа ус хажуудаа тавиад ч юм уу, үүрээд ч юм уу ингээд нэг бадсан гутал барга ингээд хан руу ингээд нэг зөөлөн шившээ явчихдаг. Тэгээл араас нь шпатлаараа ингээд татаа яваад байвал амар юм байна да гэж бодсон. Барга эсвэл тэр шпатл нь ингээд нэг хоолоогоор холбогдсон, устай холбогдсон нэг юм дарангуутал шиг эндүү ингээ ус цацдаг шиг тийм цацдаг тийм багаж бас гараад ирсэн ч гэж магадгүй мэдхгүй нэ. Багсармалыг бас ингээ бод доороос ингээ шалнаас ингээ цулгуулсан багсарлаас авах гал тийшээ бууж яхаар бас ингээ нэг одоо жишээлбэл нэг барилгын мужаа хийдэг хүмүүс харагдаад байдагтай ингээ бүс нь ингээ амар том гуут муутаж юм шиг. Тэр шиг бас нэг жижигхэн хөөрхөн ам онгорхоо байдаг тийм мууттай бүстэй. Тэр чинь нэг нэлээд хэдэн багсармал ажил тэндээсээ аваад гараараа ингээд байвал бас цаг хэмнэмээр юм шиг дэшээ доошоо ингээд олон дахин бууж яхаас илүү амарч баймаар юм шиг. Зүгээр нэг юм санаал толгойд орж ирж байла. Өнөөдөр ажиллаг хийж явах явцад. Одоо миний гарч үзээгүй байгаа ажлууд нэг юм бол шавар үлээгээд байгаа хушуун дээр нь жоохон ингээд байраад үзье. Тэрний дараагаас тэр рек байгаа юм. Ерөнхий ингээд нэг шавар цацсны дараагаас нь л ингээд рек ороод яваад байгаа байхгүй. Тэгэл жоохон эврэж хатааж байгаа л хайл рекер бүр ингээд тэгш ус шиг ингээд урт төмөр барьж байгаа л хаана тэгэн догон байна.
тэрийн засаа яваад байгаа юм л та. Үрээд тэрэн дээр бас нэг жоохон гарч үзье гэж бодож байна. Тэгээд бас ингээд шүршиж байгаа хушуу ороогүй бас нэг өөр шатны хэсгүүд бусад нойлын хэсэг дээр ингээд үлдсэн тэр нэг үрсэн рекэс үрсэн ингээд шавар ингээд хаягдж байгаа юм л та. Тэрийг ингээд суглуулаа багсагмал гэдэг байгаа байхгүй. Тэрийг ингээд усаар эргэж ахиж зуураа шингэлээд буцаад өөр ханнуудад хийгээгүй ханнуудад цацаа яваад байдаг. Тэгээ ингээд нэг шанагаар цацах ажил байгаа. Тэрэнд бас нэг хөөрхөн техник оруулах шиг байна. Тэр одоо тэр рэг татж хахад бас нэг хөөрхөн ажлын чадвар гэх юм уу техник орж ийн дээр шанагаар цацахад бас орж байна. Одоо жишээл өнөөдөр ингээд өнгөлгөө хийхэд бас тэр шанахтаа усаавал яа цацах уу гэдэг чинь бас тэр бас би сайн чадахгүй болох шиг байгаа. Ингээд хитрхи усаа ингээд өөдөөсөө ингээд цацрагаж цацаалах шиг байлээ. Тэгэл олон дахин хийгээд ирэхээр сурчдаг л байх л та. Тэгэл нэг сайн цацаж чадахгүй байгаа хүний толгойд л тийм бодол орж ирж байгаа байхгүй. Тэгээ өнөөдрийн ажил бол ер нь гайгүй. Бас нэг техникийн асуудлаас болоод жоохон бага цаг ажиллах шиг боллоо. Тэгээ өчигдрийг бодох юм бол ер нь ачаалал жоохон арай гайгүй өнгөрөх шиг боллоо. Тэгээс гоё юм аа гоё. Тэгээд үнэхээр л урдтай шижгэнсэн сайхан залуучууд ажилт юм байна. Би бол яг тэгэл дүнгэж саах гарч байгаа болохоор тэгэл миний хорд гэж бод юу энэ тэр хорд биш зүгээр би ингээд яаж юм аа ингээд зөв хийх үү гэдэг дээр л илүү анхаарал тавих шиг байна л та. За тэгээд өнөөдрийн ажил ингээд дуусж байна. Одоо чи юм бол өөрөө жоохон бас шалаакаа барах шүлжүүд үзчихээ. Бас багтаа аав штэ. Удаан байхаар асуусан. Ерөнхий тэгшээ гаргаж байна. 이거 나랑 내린 닭도가 나도 닭을 수 있어. Энэ татсан дээрээ. 어떤 것 좀 할지. 하나 훨씬 비요. 이게 지지가 가면서 이게 자. 아니 그 바가스하게 설치가 있고 이거 좀 봐야 돼. 이게 딱 쇼가 한 이게 잡는데 지금에 이거 좀 뜨고 있죠. 분들이 떨어져야 이거 진짜 내려올 때 тавихад ямар цай байхгүй гарах юм. 이게 지금 거의 다 들어가. 이거 어떻게 지나 봐. 이게 넥스. За. 그 마음 그래. 이제 이렇게 스타트. Яг гол хийсэн аа. Бактик жаам шүү нам гаргахад 또 바퀴가 бас шааруудаа то бас мөчтэй. Одоо энэ жоохон зайгаар зэр дээдлийн үг юм шиг юм. бас ингэ шууд усгаад паач юм дараатай байна. Тэр нэг хоёр босоо байсан. Хоёр босоо наач нөгөө хүн шүү. За ингээд өнөөдөр ажлын 3 дахь өдрөө яваад дуслаа. Сүүлийн өдрөө болохоор өмнө гарч үзээгүйсэн помпны хушуун дээр одоо шавар үлээх хушуун дээр эхлээд гарсан. Дараагаар нь хандаа шавартсан, помпор шавартсан шаврын
тэгшлэгийг нэг жоохон оролдож үзээд дараагаар нь тэр рек тэгшлэгийг нь бас заалгаж жоохон оролдож үзлээ. Сул нөхөөс шавар ханагдах дээр нь бас хэсэг гарлаа. Шавар үлийг хушуун дээр гарахад бол ерөн гайгүй боломж юм байсан. Гэхдээ нэлээд удаан гаруулаас гар жоохон чилж цуцаж мэдхээр юм блэ. Тэгээд ингээд хүмүүстэйгээ ээлжлээ гараад явах юм бол асуудалгүй юм лээ. Харин шаврыг нөө рекээр тэгшлэх шавар ханагдах хэдэр дээр бол ер нь нэлийн ажлын тийм туршлага шаардлагатай юм лээ. Ингээд нэг удаадаа оролдоод бол тийм гарт хамаар орохоор бол зүйл биш байсан. Гэтэ ямар тааш ингээд мэрэгжлийн тэр хүмүүсээр нь заалгаад ер нь яаж хийх вэ гэдгийг хийж үзвэл ямар байд юм бэ гэдгийг ямар ч гэсэн нэг жоохон ч гэсэн туршлага судлаад авсан. Тэгээ ямар ч гэсэн ингээд энэ мундаг урдтай шижигсэн залуустай энэ компанид ажиллаад барилгын шаврын ажил ер нь хэрхэн яаж явагддаг талаар бахан ч гэсэн ойлголттой болж авлаа. Тэгээд та бүхэн ч бас энэ миний бичлэгээс үзээд ер нь шаврын ажил хэрхэн ямар процессор явагддгийг ер нь анхаарч авч байгаа бах. Эдний компани бол ер нь ингээд барилгын шаврын ажлын процессыг илүү техникчилж улам ингээд хөнгөн амархан болгож ажилчдаа нэг тийм ачаал багтаа болгож илүү их ажлын одоо бүтээмжийг дээшлүүлэхээр зорилго тавиад ажиллаж байгаа юм билээ. Эдний компани дээр бол барилгын туслах бол өдрийн 120-оос эхэлж байсан. Тэгээд үндсэн шаварчт нь болохоор 200,000, 300,000 гэд хийснээрээ хамаараад чинь цалинжаа явд юм билээ. Үндсэн шаварчин бол өдөрт норм 50 м2 шавар хийвэл өдрийн 300,000 төгрөг аваа явдаг гэсэн. 50 м2 бол ер нь гайгүй боломжийн тэгээ хийгээд дуусчдаг гэж ярьж илээ. Тэгээд эдний захирал нь өөрөө болохоор өөр ингээ өндөр давхруудад доороос ингээ помпоор шахах юм шин техник оруулж ирсэн шиг барилгын хананд одоо энэ шавардж байгаа процесс дээр бас шин технологи нэвтрүүлэхээр судалж байгаа гэж өөрөө ярьж байсан. Хэрвээ тэр технологиг нэвтрүүлээд өөрсдөө ингээ гартаа оруулаад ажиллаж чадах юм бол өдөрт 1000 м2 хүртэлх талбайг ингээд шавардах зорилго тавьж байгаа юм билээ. Хэрвээ тэгээд тэр зорилгодоо хүрч чадах юм бол шаварчт нь дунджаар л ихэд өдрийн 500-аас 600,000 төгрөг цаашлаад бүр өдрийн 1 сая төгрөг хүртэлх цалин авах боломжтой гэж ярьж байсан. Ингээд одоо барилгын ажил чинь ингээд туслах дагалдангаар хийж ажиллаж байгаад явандаа ингээд өөрөө хэр сайн ингээд ажиллаа хийж чадчихин сурж яана гэдгээс хамаарат мэрэгшээ цаашаа мэрэгжлийн ажил чинь болоо явцдаг. Тэгэх боломжтой гэж аах. Тэгэхээр ингээд ямар ч тийм ихтэй сургууль ч юм уу аль эсвэл мэрэгжил коллеж эсвэл ямар нэгэн тийм сургалтын сертификат шаардахгүйгээр чи өөрөө үнэхээр л ингээд цагаа баримталдаг, тууштай ажиллаж чаддаг хүн байвал энд болон өөр газруудад шууд ингээд анхан шатнаас нахгуулаад сураад ажиллаад ингээд мэрэгжлийн шаварчин болоод тэгээ өдрийн одоо ингээд дээд нь бол 300-гаа цааш тань цалин өсөд 500-аас 600,000 бүр цаашаага 1 сая төгрөг хүртэлх өдрийн цалин аваад ажиллах боломж байдсан байх шүү гэдгийг хуваалцмаар байна. 3 хоног ажиллаж үтсэн ямар ч байсан ингээд огт ямар ч мэдлэггүй байсан хүн гэхэд ингээд барилгын шаврын ажил ер нь хэрхэн явагддаг талаар бахан хэмжээний мэдээлэлтэй, мэдлэгтэй бас туршлагатай болоод авлаа. Ингээд цаашдаа ингээд дараагийн өөр ажлууд дээр видео блог байдлаар хуваалцаад явах болно. Тэгээд миний сошиал сувгуудыг дагаж subscribe хийгээд хамт байгаарай. Баяр та дараагийн ажлаар уулзцгаая.